За Монголын төр төсний уламжлалт цагаан сар. За энэ баярыг тохиолдуулан за Монголын төрийн шат шатан дээр за тухайн жилийнхээ хөдөлмөр бүтээл өндөр яваа хамт олон байгууллага иргэн малчин өрхтөө ингээд төр хүндэтгэл үзүүлдэг. За тэгээ өнөөдөр бас энэ 2024-оос 25 он шилжих луу жилд маань бас малч удмынхаа хөдөлмөр бүтээлийг өндрөөр өндлүүлж байгаа одоо Сүхбаатар аймгийн хошин аварга малчин 2 төрсөн, за улсын аварга малчин 5 төрсөн, за аймгийн аварга малчин 29 төрсөн. Ийм бас малчин өрхүүдийн хөдөлмөр бүтээлийн ингээд төрийн хүндэтгэлийг хотонд нь ингээд хүргээд бид бүхэн гардуулж явж байгаа. За энэ өнөөдрийн бидэд ирсэн айл маань одоо Баруун Урд сумын 8 дугаар багийн иргэн за Адиагийн Батмөнх гэдэг айлынхаа хотод нэгээд бид бүхэн төрийн хүндэтгэлийг үзүүлэхэд ингээд ирсэн байна. За тэгээд аймгийн иргэдийн хурал, аймгийн засаг даргын төлөөлөл болоо за аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ангич Чаргал миний ив. За аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ган Төмөр. За тэгээд Жааган Шарга театрын дуучин Баяр Хуу, за хуурч Тэгш Жаргал, за алууны улсууд бас ирсэн. За мөн сумын засаг даргын 5-ын газрын зүгээс Жавха төгс дарга маань бас ажлын албатайгаа ингээд бүргэн бүрэлдэхүүнээрээ ингээд ирээд Батмөнхийнхаа готод ингээд хүлцэн ирээд хүндэтгэл үзүүлэхээ ингээд ирсэн байна. За тэгээд би аймгийн засаг даргын батламжийг уншид болгож өгье. Баруун Урд сумын 8 дугаар багийн малчин Адиагийн Адиа өвгтэй Батмөнх танаа хөдөө аж ахуйн салбарт олон жил итвэх зүтгэлд малч ухаан арга туршлагаараа манлайлан эднэс сүргээ өсгөн үржүүлж болцол шалгуурын үзүүлэлтийг хангасан тул аймгийн аварга малчин өрхөөр шалгаруулж үнэмдэх энгэрийн тэмдэг олгоо Сүхбаатар аймгийн засаг дарга Манлайбаатарын Идэрбат гэсэн үнэмлэхийг танай гэр бүлд гардуулж байна. За тэгээд энэ хүү хөдөлмөр бүтээл бас гэр бүлийн хөдөлмөр хүч байдаг. За энэ энгэрийн тэмдгийг гэр бүлийн 2 малчин маань ингээд зүсгэж байна. За бас дагалдах бэлэг дурслын зүйлүүд явж байгаа. За үүн дээр аймгийн аварга малчин өрх гээд ийм 5-30 малын дүрс бүхий ингээд царыг бас танай гэр бүлд ингээд дурсгаж байна. За тэгээд өнөөдөр аймгийн аварга малчин болж байна. За тэгээд дараагийн улсын аварга малчин, улсын гошоо гээд төрийн дэд одон шагналд одоо та бүхэн бас хөдөлмөр зүтгээ үнэлүүлээрэ гэж хүсэн өрөөё. Манай 2 залуу бас одоо олон жил мал аж ахуй дээр ажиллаж байна. Одоо өвдөцийнхээ мал зохионыг өвлөж гэж одоо сайхан амжилт гаргаж явж байгаа юм 2 залуу байгаа. Тэгээд 2 залуудаа бас одоо сумын намын газраас өргөмжлөл хатуулж байна. За эрхэм мөндөд Адиа өвгтэй Батмөнх танаа эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж мал малгайны уламжлалт арга ухаан өв соёлоо дээдлэн олон жил доктортой амжилт гарган аймгийн аварга малчин өрхөө шалгарсан дөрвөн жил хадгалуулваа гэсэн байна. Тэгээд хоёртаа өргөмжлөлийг гардуулчихъя. Шуу малдан тал дүрэн бэлчиж хансаг сайхан ургамлыг 50 килотэй дэвшлэн эрд цагт залуучууд нь эргэж тойрч хариулна эдийн засгийн баялаг эрхэм сүргээ үржүүлье. Сүү сайлан дам сүүл дэлэн цудаг аас чүнтэй ашигт мал сүргээ багтъя. Бид яг одоо Сүхбаатар аймгийн Баруун Урд сумын 8 дугаар багаас тодорсон аймгийн аварга малчин өрхөөр шалгараад байгаа Батмөнхгийн хотод ирээд байна. За юун түрүүнд та хоёртай аймгийн аварга малчин хэмээх эрхэм хүндэтгэл цолыг авсанд халуун баяр хүргье. Сэтгэлээсээ хуваалцахгүй та. Үнэхээр одоо баяртай байна. Таны хувьд одоо мал маллаад ер нь хэдэн жил болж байна? Энэ мал маллах арга ухаан туршлагыг тийм ээ хинээс хэрхэн яаж ер нь суралцж байв? Одоо 2007 онд л гэр бүл болоод тэгэл тэрнээс хойш одоо ингээд фитагаал уурстай мал маллал явж байна. Анх одоо тусдаа гарахтаа тийм ээ ер нь хэр олон толгой малтай гарсан? Нэг 400-500 малтай л гарсан. Одоо малыг ер нь өсгөж үржүүлэхийн тулд одоо өнөөдрийн аймгийн аварга малчин хэмээх энэ шагналд хүрэхийн тулд тийм ээ ер нь ямар арга туршлагаар энэ малаа малсан бэ? Таны хувьд одоо таны туршлага юу вэ? Одоо
Тэгэл туршлагч одоо аль болох малаа одоо аль болох тааваар нь тий. Зүүн намрын цагт тарга төвөргийн үед тааваар нь тэгж ижил одоо тарга төвөргийн сайн агуулж ижил. Одоо дараа өвлийн ондорох тэр яваал аваа шүү дээ. Аха. Өнгөрсөн жилийн зодвол ер нь нөхөр минь чи хэр сайн малчин юм бэ гэдгийг одоо ерөнхийдөө нэг осоор бараг шалгасан жил боллоо тийм ээ. Өнгөрсөн жилийн зодыг ер нь хэрхэн давуу туршлагаасаа бас хуваалцахгүй юу? Зарим байлууд бол одоо юу гэдгийг энэ баг малынхаа шилбэг боохч гэдэг юм уу тийм ээ. Халуун шүл уулгахч гэдэг юм ингээ өөр арга барилтай байдаг юм байна. Танай гэр бүлийн хувьд яг ямар арга барилаар энэ зодыг давж гарсан бэ? Одоо ер нь бол малын төвчээр л хэрэгтэй юм байна. Тэгээ манай Монгол үзэмчин хон Монгол өхөр тэгээд ер нь Монгол адуу энэ л ерөөсөө тавх тийм зод тавх ерөөсөө төвчээр ихтэй тийм сайн мал. Аха. Танай одоо бүгд л Монгол мал байгаа тийм. Манай бол ерөөсөө тийм Монгол мал. Хонь үл үзэмчин. Тэгээд өхөр баялаг Монгол. Одоо малыг илүү сүүлийн жилүүдэд бол нөгөө тооноос илүү чанарт нь анхаарья гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Энэ чанар чансааг нь одоо нэмэгдүүлэхийн тулд юу хийж байна? Одоо тэгэл ахаад өшөөл сайжруулна. Яг энэ монголоор нь авч явна. Монгол үлдрээр нь авч явна. Тэгээ монголоор нь цаашаа сайжруулна. Гэж байна. Аха. За сансармаа гэгчүүд энэ мал маллахын арга ухааныг хинээс суралцж байв. Эмэгтэй хүн одоо энэ мал дээр мал мална гэдэг бол ер нь нэлээд хүнд тийм ээ. Багын хүн хийчихгүй ингээ шантардаг юм байл шүү дээ. Тэгээ таны хувьд ер нь хэзээслээд ер нь малтай ойр байв. Мал маллаж хэр олон жил болж байна? Би багасаа малчин айлын хүүхэд байсан. Мал дээр өссөн. Тэгээ 2007 онд гэр бүл болоод одоо 10 гаруй жил болж байна. Тэгээд 7 оноос эхлээд хантайгаа ойлоо мал малж хийсэн. Малчин аав ээж хүүхэд байжгаад хүнтэй суунгууд мэдээж хэрэг ээж аав нь захиас хилжил байгаах тийм ээ. За миний хөө ингээрээ тэгээрээ гэд ер нь ээж аавынхаа ямар захиасыг үргэлж ер нь бодож явдаг вэ? Тэгээд мал маллах арга барил тэгээд үнэ мал саахыг л хамгийн их загсан да. Хэр олон үнэ сааж ийн, хэр олон нэр төрлийн сүү цагаадаа боловсруулж байна бас. Тэгээд ер нь зундаа тэгээд үнэ малаас хаагаад сүү цагаан эдэгээ өөрөө чадах хэмжээндээ л борлуулаад явж байгаа. Ер нь өглөө хэдэн цагт босч байна? Өглөө тэгээд 5-6 цагт л болсон шүү. Тий. Танайх чи ам бол хэдүүлээ. Одоо малчид маань бас нөгөө хүүхдүүд сургуульд явдаг болохоор мал дээр байхад бас жоохон хэцүү байна гэдэг ийм хоёр хандлагатай байгаад байдаг шүү дээ тийм ээ. Танай хувьд бол одоо энэ хүүхдүүдтэйгээ сургууль соёлолоод өөрсдийнхөө айж амьдралыг хэрхэн авч явж байна? Зөв авч явж байна. Ам бол манайх чинь 4 хүүхэдтэй ам бол сургуулаа. Тэгээд зуны цагт хөдөө мал дээрээ гарна. Тэгээ бусад үйлрэл нөгөө хүүхдээ хараа сургууль соёлынхаа хүүхдийг хараа төвд 90 очиотой л мал руугаа явдаг. Тий. Тэр нэг түүртэй байх юм бол байх. Түүртэй байх юм бол байхгүй. Чим могой жилийн саршны мэдчилгээ та төвчүүлэхгүй юу? Тэгээд Сүхбаатар аймгийн нийт одоо малчдаа хөдөлмөрчдөө энэ хөгжим могой жилийн саршны мэндийг төвшүүлье. За баярлалаа. Дараа жил ирэхэд улсын авраг малчин болсон байж байгаа. Баярлалаа.